Окей. За бүгдээрэнд нь өдрийн мэнд оройн мэнд үлээн үзэж байгаа хүмүүстээ зориулаад за сүүлд ороосон бичлэгээний үргэлжил буюу сүүлийн бичлэгийг үзэх юм бол the map of winning буюу нэг арилжаанд ашигтай гарах гаргалгааг ер нь бол математик тооцоололоор хэрхэн бодох вэ гэдэг талаар ер нь бол оруулсан. Risk reward хэр чухал вэ гэдэг талаар бичлэг оруулсан байгаа. За өнөөдөр үргэлжлүүлээд энэ бүх ICT-ийн концепцуудыг нэг бичлэгэнд батаана. Нэг олон зураг бичлэг бас хийгээд хүмүүст төв бодоод явах уу. За товч бөгөөд тодорхой байдлаар яг дэс дараалтаагаар нь би тайлбарлаад өгөх болно. За тэгвэл ICT trading гэж яг юу гэсэн үг вэ гэхлээр яг inner circle trader буюу Майкл гэж залуугийн ер нь бол яг өөрийнх нь гаргасан гэж ярьдаг ч гэсэн зарим нэгэн зүйл нь бол өмнө нь арилжааны зах зээлд ашиглагддаг байсан төлөвлөсүүд дээр нэмээд яг нэг алгоритм яаж ханшиг хөдөлгөөд байгаа юм бэ гэдэг талаас нь яг өөрийнхөө концепцийг гаргаж ирсэн нөхрөө одоо арга барилуд байгаа юм. За ICT дотор бол маш олон арга барил байгаа. Breaker block, unicorn model, turtle soup, одоо юу гэдэг order block, fair value gap, time based liquidity sweep. За тэгээд daily expansion гэдэг юм ингээд маш олон төрөлхтэй. За тэгээд CISD байна, change in state delivery гэл янз бүрийн маш олон концепцууд байгаа. Тэгээд эдгээр болгоноор нь арилжаа хийж болно. Гэхдээ ихэнх хүмүүс маань энэ арга барилдаа толгой нэрхсэн байдаг. Яг алигээр нь арилжах тагаа мэдгүй, алиас нь эхлэх тагаа мэдгүй. За тэгээд ICT-ийн контентуудын үзье гэхлээр яг ийм аргаар арилжин гэсэн юм хэлэхгүй яг тэр концепцуудаа яг тайлбарлаад яваад байдаг. За тэгвэл бас мангар олон урт бичлэгнүүд байгаа. Дээрээс нь тэгээд англи хэл дээр ер нь бол монголчуудын хувьд бол яг тэрийг үзээд ойлгоход бол маш хэцүү. Гэхдээ би та бүхний өмнөөс яг энэ бүгдийн чинь хөнгөвчилж өгөөд энэхүү бичлэг хийж байна. Би өөрөө ICT-ийн 16 17 оны контент 2022 оны менторшипийн бүгд ингэ 3 ахиж үзсэн. Англиас нь монгол руу бүр өөрөө мэдгүй үгнүүдэд орчуулж агаад үзсэн учраас юм л өөрийнхөө хэмжээнд тодорхой ойлгосон байгаа. Тэгээд ойлгосон зүйлсээ өнөөдөр ингэ та бүхэнд бичлэгээрээ хүргье. За тэгвэл ICT-н яг яадаг вэ гэхлээр үндсэн концепц нь бол ханшийг алгоритм хөдөлгдөг. Ерөөсөө ч тэр шаркууд биш. Яг мэдээж тодорхой хэмжээний шаркуудын их мөнгөний урсгал бол явагдаж байгаа. Гэхдээ ихэвчлэн яг liquidity хамагч гэдэг юм уу, manipulation хөдөлгөөнч гэдэг юм уу, эдгээр зүйлс маань бүгдээрээ яг алгоритмын тусламжтайгаар хөдөлж байгаа. Тэгвэл бид нар юу хүлээх вэ гэх юм бол яг ханш яг одоо юу болж байна? Өнгөрсөнд юу хамсан? Ямар газар liquidity байна? Тэрийг хамсан бол эсрэг чиглэл рүү орох уу? Эсвэл энэ чиглэлийн дагуу тэр чигтээ өсвөө унах уу гэдэг дээр яг одоогийн байгаа ханшигээ дагаж зэрэгцэж хөдлөх боломжийг бид нар сорно гэсэн үг. За тэгвэл энэ сэдвээр бидний эхний сурах зүйл нь болохоор DOL буюу draw on liquidity гэж байгаа. За draw on liquidity гэдэг нь юу вэ гэх юм бол яг ханшны хаашаа очих гээд байгаа юм бэ? Хаана хүрэх гээд байгаа юм бэ гэсэн цэгийг бид нар олж тодорхойлно. За яагаад чухал вэ гэдэг нь бол мэдээж ойлгомжтой тийм. Хаашаа хүрэх гээд байгаа гэдэг нь очих юм бол бид нар buy дарах уу, sell дарах уу гэдгээ толгой өрөхгүй болчихно. Эсвэл энэ ханш яагаад өссөн бэ, яагаад унсан бэ гэдэг асуултын хариу бас draw on liquidity-гээр тайлбарлах боломжтой гэсэн. За тэгээд араас нь бид нэр displacement, manipulation, за тэгээд эдгээрийг нэгтгэл, за тэгээд цагийн хослолуудын талаар үзнэ. За тэгээд цагийн хослолын дараа daily bias тодорхойлох. За тэгээд time based liquidity буюу цагт суурилсан liquidity. За тэгээд хамгийн сүүлд нь entry model буюу яг хэрхэн entry-гээ хийх юм бэ гэдэг талаар үзнэ. За тэгвэл эхний displacement гэдэг нь. За ханшин дээр та арилжаа хийхээс өмнө яг одоо ханш аль руу зорж байгаа юм бэ? Хаашаа явж байгаа юм бэ гэдэг талаар өөрөөсөө айгүйх асуух хэрэгтэй. Та хараад яг тэрийг мэдэж чадж гэнэ үү? Арилжаанд оролгүйгээр нэг удаа та хараад үзээрэй чартаа. Үнэхээр яг миний хүлээсэн газар руу очисон уу гэдэг талаас нь харах хэрэгтэй. За тэгээ мэдээж ханш маань үргэлж хизээч цэвэрхэн хөдөлгөөн хийхгүй. Sideways хөдөлгөөнд орно, consolidation, accumulation гэж яригддаг та. За тэгвэл тэр үед бол бид нэр арилжаа хийлгүүгээр гараа татаад хүлээх хэрэгтэй. Ингэснээр бид нэр рискээ барина гэсэн. Нөгөө A+ арилжаа гэдэг байгаа шүү дээ. Төгс аль болох сайн магадлал өндөртэй арилжаагаа хийжээж бид нэр ашигтай байж чадна тийм үү. За тэгвэл displacement гэдэг нь болохоор тодорхой чиглэлийн дагуу хүчтэй market structure shift буюу нөгөө change of character гэж зэрлдэг shock гэдээ ярьдаг шүү дээ. За market structure shift хийгээд за shift хийсэн хөдөлгөөн маань өөрөө fair value gap буюу imbalance үүсгэхэд бид нэр displacement явж байгаа гэж хэлнэ. За мөн хэрхэн entry хийхдээ гэх юм бол яг тухайн үүсгэсэн fair value gap-ийнхаа дагуу хүрэхэд нь арилжаанд орно. За мөн бусад концепцуудаа хослуулад өндөр магадaltaй арилжаа хийх боломжтой. Гэхдээ бүгдээринг нь бид нар хольж болохгүй. Угаасаа бүгднийг холино гэх юм бол бид нарт ямар ч entry model үүсэхгүй. Яг тэр чинь тус бүртээ өөр өөр ингэсэн даваа болон сул талтай арилжааны арга барилуд байгаа.
За тэгвэл displacement-ийн жишээ хэдүүлээ харъя л та. За окей. За энэ Nasdaq-ийн чарт харагдаж байна. 1 минутын чарт. За яг энэ хэсгийг харах юм бол яг ханш маань тэ higher high хийгээд дэше өсөлттэй явж штэ. За тэгснэ яасан бэ? Энэ доор swing low үүсээд swing low нь болохоор 3 candle information-аар үүснэ. Эхний candle-ийн зөв, дараагийн candle-ийн зөв, 3 дахь candle-ийн зөв гээд голын candle маань 2 дахь candle-аас илүү өндөрт гарсан зүйтэй байх юм бол энийг бид нэр swing high гэж нэрлэнэ. Эсвэргээрээ candle-ийн low-ууд нь илүү урт ловтой иймэрхүү байх юм бол иймэрхүү candle гарч ирсэн байвал бид энийг swing low гэж үзнэ. За тэгээд эдгээр нь нэвтрэх юм бол shift structure гэж хараад явчихна гэсэн. За тэгвэл яг энэ жишээн дээр харагдаж байгаагаар market structure shift хийгдсэн хэсэг маань энэ swing low доошо shift хийгдээд бидний бүх анхаарал одоо энд төвлөрнө гэсэн. За shift хийсэн бол бид нарт displacement явсан байна. Энэ ч нэг fair value gap CB үүсгэсэн байна. Энд дахиад нэг fair value gap CB үүсгэсэн байна. За тэгвэл бид нар аль нь дээрээс нь орох юм бэ? Тодорхойг болчлаа тий. Ойлгомжтой болчлаа. Аль нь дээрээс нь ч орсон болно. Гэтэ order тавьж бид нар хүлээж болохгүй. Яг ханшныхаа хөдөлгөөн дээр яг одоо юу болж байгаагаа харна гэсэн. Яг тэгэхээр энэ candle-ыг харах юм бол бид нарт swing high formation буюу нэг түрүүний 3 candle-аараа тий swing high үүсчихэж байгаа учраас энэ дээрээс орох боломжтой гэсэн үг. Энэ цэгээс. За энэ цэг дээр орох юм бол бидний нөгөө drawdown liquidity хамгийн ойрхон байгаа лоо буюу энэ ч бид нар TP-г авчиж болно. Нэг хэрцэг нь магадгүй 2 ба 2.5-ын хооронд бол харагдаж байна тийм. За stop loss-ыг яагаад энэ дээр тавьсан бэ гэхээр мэдээж ойлгомжтой. Тэртээ ханш дээрээ дахиад gap үүсгэсэн байгаа юм чи энэ хөдөлгөөн маань явахдаа энд үүсгэсэн gap-ын дээрээ хүрсэн ч гэсэн магадгүй энэ хаягаа хамаад дараагийн энд үүсгэсэн gap-ын дээрээсээ үргэлжилсэн уналтаа их боломжтой учраас эрсдлээ бодоод орж. Магадгүй энд орж ирээд дахиад swing high formation гэх юм бол бид нэр partial нэмээд илүү өндөр дүнтэй арилжаанд риск ихсгэж болно гэсэн. Гэхдээ тэрийг бол би нэг амар зөвлөхгүй байна. За sell хийх тохиолдол жишээ юм байна. Displacement явсан, shift market structure shift явсан, displacement буюу fair value gap үүсгэсэн, үүссэн fair value gap-ын дагуу арилжаанд ороод short. Ойлгомжтой. За sell арилжаа, buy арилжааны жишээ болохоор за одоо энд ханш маань үргэлжлсэн order flow маань ер нь бол маш хүчтэй доошо байгааг харж байгаа. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид нэр энэ доошо displacement хөдөлгөөнийг явахад бол мэдээж тодорхой том цагийн бас имбаланс дээр орж ирсэн байх шаардлагатай гэсэн. Энэ short арилжаанд орж байгаа юм чинь CB гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ бол market maker sell модель гэж харж болно. Гэхдээ энэ бол дээшээ өссөн байгаа учраас яг хүчтэй sell модель гэж харахгүй. Магадгүй энэ хаягаа хамчаад үргэлжилсэн уналт явах бас магадaltaй гэж хэлж болно. За тэгвэл buy арилжаанд ороход ч гэсэн яг адилхан бид нар энэ доор том цагийн имбаланс буюу buy side imbalance байгаа гэж харна гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол external liquidity буюу drawdown liquidity маань энэ дээр байна. За би бол нэг юм амар том арилжаа бол хийх гэж зөвлөхгүй. Нэг хэрцэн 3 ба түн нэг хэрцэн 2 ба 3-тай байхад бол хангалттай. За тэгвэл энд юу болсон бэ нэ гэд чарта томруулаад харах юм бол ханш энэ дээр lower low хийгээд доош унсан. Унсныхаа дараа дээшээ энд order block үүсгээд өгч байгаа биднэрт. За market structure shift хийж чаамаа. Энд. За тэгвэл энэ бол бидний яг ханшин дээр анхаарах хэрэгтэй зүйл. За shift хийх үедээ ханш маань энэ имбаланс үүсгэсэн байгааг хараарай. Fair value gap. За тэгэхээр би бол энэ тохиолдолд ийм хоёр зүйл байгаа учраас swing low бүрдсэн гэж үзээд одоо энэ цэгээс арилжаанд орно order block fair value gap давхардж байгаа юм. Эсвэл энэ дээрээс ч орсон болно. Тэгээд мэдээж stop loss-оо swing low-ийнхоо доор тавиад take profit-оо нэг хэрцэн 2 юм уу 3 юм уу эсвэл тэ ойрхон байгаа high-уд дээр бид нар liquidity-гээ хамаад авчиж болно гэсэн. Ойлгомжтой. За market structure shift бол ийм байдаг юм байна. За displacement гэж ярьсан. За тэгвэл одоо дараагийн үзэгцэл бол manipulation гэж. Manipulation гэдэг монголоор орчуулах юм бол хуурмаг хөдөлгөөн. Одоо ингээд за яг шууд орчуулах нь бол биш шүү. Manipulation гэдэг нь монголоор бол шууд орчуулах нь манипуляц гэдэг. За хуурмаг хөдөлгөөн гэдэг нь юу гэх гээд байна вэ гэхээр ханш order flow дээшээ юм шиг ингээд байгаа хэрнээ энэ яг үүндээ том цагийн pullback байгаад доош уналтын хөдөлгөөн эхлэх үед энд орсон байгаа stop loss, buy орсон байгаа stop loss-уудыг хамгаар хөдөлж байгаа хөдөлгөөн гэсэн. Тэгэхээр энийг бол бид нэр manipulation гэж байна.
За нөгөө manipulation төрөл нь болохоор accumulation хөдөлгөөн буюу consolidation үүсцэнтэй. Энэчээ supportтэй, inter resistance-тэй. За ихэнх хүмүүс бол задрах үед нь те нөгөө техник шинжилгээгээр buy or stop loss-ийн тавьдаг ч юм уу, энэ low дээр тавьдаг ч юм уу, take profit-оо ингээд тавьсан байдаг. Гэтэл manipulation хөдөлгөөн дээшээ татаад энд цугларсан байгаа бүх sell ордеруудыг хамаад үргэлжлээд хангалттай хамах зүйлсээ хамсан бол энд байгаа имбаланс ч гэдэм үү юу вэ? CB том цагийн нэг key level дээрээс үндэс хөдөлгөөн эхлэх. За энэ хөдөлгөөнийг бол AMDX буюу accumulation, manipulation, distribution гэж нэрлэдэг. За энэ manipulation хөдөлгөөнийг бид нар бол зайлшгүй хүлээн. Бидний setup дээр бол зайлшгүй байх шаардлагатай хөдөлгөөн гэсэн. Manipulation байхгүй хөдөлгөөнд арилжаанд орох юм бол liquidity хамуулах магадлал чинь илүү өндөрснө л гэсэн. Тэгэхээр бид нар manipulation-ыг ойлгохын тулд энэ liquidity sweep үү эсвэл liquidity run уу гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн. За liquidity гэдэг нь болохоор би сүүлийн бичлэгүүд liquidity тайлбар дээр бичлэг хийсэн ба. За liquidity гэдэг нь юу вэ гэхээр хамгийн их ханшны ордер цугласан цэг буюу stop loss ордерууд, take profit ордерууд гэж гэдэг юм уу? Хамгийн хэмжээний захиалгад биелсэн цэгүүдийг хийлнэ. За тэр нь ихэвчлэн high юм уу? Swing high юм уу? Swing low? Эсвэл имбаланс дээр үүссэн хэсэг энэ имбалансыг бид нар liquidity гэж нэрлэнэ. За тэгвэл liquidity run гэдэг нь юу юм бэ гэхээр за магадгүй ханш үргэлжилсэн order flow доошо байлаа гэж дээ. Тэгэх юм бол энэ ч short орсон хүмүүс stop loss энэ high-ын дээр ингээд тавьсан байгаа. Ардаас нь дахиад pullback явагдаад уналт орж ирсэн бол дараа нь ийшээ зөөсөн байгаа. За дараагийн stop loss энд байгаа гэдэг тийм үү. За тэгвэл энэ хэсэг дээр маш хэмжээний liquidity цугларчлаа. За тэгвэл алгоритм маань яах вэ? Дээшээ run буюу энэ болгоныг хамахын тулд үндсэн хөдөлгөөн явж эхэлнэ. Энийг бид нар liquidity run гэж нэрлэнэ. Run буюу яг үргэлжилсэн тэр чигтээ хамаад явах хөдөлгөөн гэсэн. За тэгвэл liquidity sweep гэдэг нь юу вэ гэхээр за түрүүний бидний гаргасан 3 candle formation байгаа тийм үү? Swing high. За нэг ийм хөдөлгөөн байлаа гэж бодъё л та. За гэтэл ханш маань ингээд доошоо доктортой хэмжээнд ингээд уналттай явж яснаа магадгүй дээшээ гарч ирснэ дараагийн candle маань доошоо улаан зүг гарч ирсэн. За ногоон зүг ч байсан болно. Гэхдээ урт зүйтэй энийг хамаад энэ range-ын дотроо хаагдсан. Тэгэх юм бол бид нар дараагийн liquidity run нь доошоо үргэлжилсэн хөдөлгөөн явах юм байна гэж харна гэсэн үг. Ойлгомжтой. Ингэж бид нар энэ liquidity run байх юм. Гэхдээ мэдээж ганцхан бид нар ганц энийгээр баталгаа авахгүй шүү дээ. Магадгүй ийм candle formation бүрчлээгээ шууд short орчихлохгүй. Дараагийн candle маань тий big ногоон candle ингээд гараад ирчихсэн болно шүү дээ. Тийм болохоор яг олон зүйлс хослуулна. Гэхдээ санаа зовлоо. Тэр болгоныг би тайлбарлана яг яаж орох хэрэгтэй гэдэг бүгдийг тайлбарлах. Бичлэгээ дуустал үзээрэй. За run sweep гэдгийг ойлгох хэрэгтэй гэдээ ярьчлаа тий. За тэгвэл энэ liquidity-г manipulation хөдөлгөөнийг бид нар Judas swing гэж нэрлэдэг. За Judas swing нь Judas гэдэг чинь болохоор нөгөө Bible дээр гардаг тий. Нөгөө Иесусээс урваад баячлалын хідэн мөнгөн зоосонд худалдагдаад Иесусээс урвдаг муутлын дүр гэж гардаг. За тэгвэл ягаад Judas Swing гэд нэрлсэн нэр нь бол manipulation хөдөлгөөн л ойлгомжтой байгаа тийм. Бид нэр ингээд accumulation хөдөлгөөн явж байлаа. Дээшээ хамчингууд хүмүүс за long order үгүй. Энд үүссэн gap ч гэдэг юм уу байдаг. Энд чэнэс long order гэдэг. Энэ яг үндэ нөгөө manipulation хөдөлгөөн буюу Judas Swing байж таарад үргэлжилсэн short ороод энд байгаа бүх stop order-уудыг хамна гэсэн. Хамж ийн гэсэн. Тэгэхээр бид нар энэ хөдөлгөөнүүд таниад яг энэ distribution чиглэл рүү л орох хэрэгтэй гэсэн. Accumulation, manipulation дээр бид нар орж болно. Гэхдээ гол нь энэ manipulation хөдөлгөөнүүд гэдгийг мэдчих хэрэгтэй гэсэн. За тэгээ ардаас нь бид нар short. За энэтэй displacement-тэй давхар хослуулна гэсэн. Тэгэх юм бол нэг иймэрхүү юм харагдана. Accumulation хөдөлгөөн явагдлаа. За дээшээ manipulation хөдөлгөөн авсан бол нэг иймэрхүү хөдөлгөөн хийлээ. Доошоо distribution хөдөлгөөн хийлээ. Энд fair value gap үлдээлээ. FG хааш маань pullback орж ирлээ. Энэчнээс бид нар short entry гэнэ. Stop loss-аа энэ дээр DP-г хаач гэдэг юм доорч гэдэг юм уу. Тэгээд үргэлжлүүлсэн хөдөлгөөн. Ийм байдлаар арилжаанд орно гэсэн. Одоо ингээ холбогдоод ирж байгаас. За. Judas swing гэж нэрлэж байгаа. За, ханш displacement хийж чадлаггүй буцаж иргэсэн чиглэл displacement явагдахыг хэлнэ л гэж манипулation.
accumulation, manipulation, distribution сайн ярьсан те. За тэгээд ихэвчлэн бага дүн цагийн liquidity хамах үед manipulation үүсдэг. Тэгээд цагт хамааралтай liquidity хамах үед manipulation үүснэ. За цагийн талаар би ярина. Бичлэгийнхаа ер нь дунд тавцаа ярина гэсэн. За тэгээд нэгтгэл дан displacement-ээр бид нар drawing liquidity буюу хаашаа очих байгааг тодорхойлох боломжтой. Жишээлбэл энэ дээр доош shift хийж байгаа юм чинь энэ лодер хамгийн их liquidity цугларсан учраас энэ дээр drawing liquidity хаашаа энийг зорж байгаа юм байна гэдээ ойлгочих болно гэсэн. Да manipulation ашигласан drawing liquidity ойлгох боломжтой. Manipulation-ийн жишээг яриаг шүү дээ. Одоо шийдэл энэ л байна л та. Энд ингээд accumulation pocket буюу accumulation цуглуулсан. За тэгээд дээшээ manipulation хөдөлгөөн буюу энэ маань манай Judas swing байгаа. За Judas swing явагдсны дараагаар анзаарах юм бол доошоо displacement хөдөлгөөн яваад энд fair value gap үүссэн. Гэхдээ яг хөө энийг бас displacement гэж харчих болно. За энэ ч бас давхар fair value gap үүссэн. За энэчнээс candle formation хараад high low higher high lower low гэдэг бид нар энэчнээс entry гээ. За тэгэхээр хамгийн ойрхон low down liquidity хаана вэ? Энчээ гээд short арилжаанд орох боломжтой. За buy дээр ч гэсэн ялгаа байхгүй. Accumulation хөдөлгөөнд том жижиг янз байдаг шүү. Одоо энэ дээр бол жишээлбэл энэ range-с энэ range хүрчээд доошоо явлаа. Энэ range нэг эвдэл шалаагүй дээшээ өслөө. Энэ range дахиад эвдлээгөө буцаад ундлаа. Доотлын энэ range хിവэрэ байгалаа. Гэтэл доошоо manipulation эвдэж орж ирсэн. За тэнгууд энэчнээс нөгөө унгаадаг sell side fair value gap чинь дээшээ эвдээд ороод ирэхлээр бидний хувьд нөгөө displacement явж байгаад ялгааг болчихно. За мөн энэ дор дахиад fair value gap буюу BC маань үүссэн. Тэгээ 3 candle formation high, lower low, low, lower low, lower high гэдэг энэчнээс арилжаанд ороод TP бол мэдээж accumulation-ы зэг магадгүй энэ хүртэл дэше явах боломжтой байсан ч гэсэн бид нар заавал энэ хүртэл барина гэсэн юм байхгүй. Ягаад гэвэл энэ хүртэл явахыг мэдэхгүй. За тэгээ бас дахиад анзаарах юм бол те энэ хөдөлгөөнийгөө бүр энэ чигт нь accumulation гэж хараад дээшээ энэ хөдөлгөөнийгөө manipulation гэж хараад ардаас нь энд displacement буюу market structure shift явагдаад энд үүссэн fair value gap дээрээс short entry-д орох боломж өгсөн байна те. Fair value gap дээрээс. За тэгээ бид нар short ороод хаана TP-г авах вэ? За тэгээ энэ low дээр чинь энэ ойрхонд low, энэ ойрхонд low бид нар тэр TP-г авч болно гэсэн. Нэг хэрцэх нь 3-тай арилж бол хангалттай хийгдгэр шүү дээ. Заавал нэг том хөдөлгөөн бариад ах шаардлагагүй. Яг авах хэрэгтэй юм авцсан байхад болоо авчихна гэсэн. За тэгээ manipulation-аар strong liquidity болох боломжтой. Хослуулбал өндөр арилжааны өндөр магталтай арилжаа их боломжтой. За тэгээ энэ аргыг заавал том цагтайгаа холбож арилжах хэрэгтэй гэдэг нь түрүүний хэлсэн. Энд байгаа том цагийн баланс, энд байгаа том цагийн баланс, энд байгаа том цагийн баланс, энд байгаа том цагийн баланс дээрээс хослуулад арилжаа их боломжтой гэсэн. Заавал шүү. За тэгээ бусад олон төвөгтэй аргуудыг ашиглахгүйгээр яг энэ гурыг хослуулад гоё арилжаанууд хийх боломжтой. За тэгээ цагийн хослолоо. ICT-ийн арга барилыг ашигладаг ч гэсэн хэтэрхий алдагдлуулъя гэдэг хүмүүс байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүс яагаад алдаад байдаг вэ гэхлээр 1 минут юм уу 5 минут гэх мэт хэтэрхий бага цаг дээр бүр фул төвлөрсөн байдаг л та 100%. Тэгэхээр энэ төвлөрлийг бид нар арилгах хэрэгтэй. Бид нар олон цагийн хослол ашиглах хэрэгтэй. Бид нар том цагийн чиглэл хаашаа явж байгааг дагуулад бага цаг дээр confirmation аваад орно шүү дээ. Яг хааш одоо хаана юу болж байгаа гэдгээс хамаарат. Тэгэхээр ер нь бол 1 минутын дээр хэтэрхий төвлөрөөд ирэхгүй. Энэ бол яг нөгөө нэг алдагдлын чих үүсвэрүүдийн нэг хэсэг мөн. Би ч гэсэн сурч байхдаа алддаг байсан. Манай Discord-ийн ч гэсэн мэдж байгаа. Намаа бүр ингээд та 1 минутын дээр хэтэрхий төвлөрөөд байгаа юм шүү гэдэг. Надаа бүр зөвлөжсэн үуч бас байгаа. Тэгэхээр 1 минутанд бити төвлөрөөрэй. Олон цагийн хослолыг заавал ашиглаарай гэж. Тэгээ мэдээ цагийн хослолыг ойлгохгүй байх нь алдагдлын их үүсвэр гэдэг нь ойлгомжтой болж байгаа. Тэгээ үргэлж weekly-гийн чиглэл, daily chart-ын чиглэлийг бид нэр тодорхойлж авах шаардлагатай. Weekly, daily тухайн 7 хоногт хаашаа явах таамагтай байна гэдгээс хамаарат тухайн өдрийн candle дээшээ expansion явах уу, dodge гарч ирэх үү гэдгийг бид нэр тооцоолох боломжтой болчихно шүү дээ. За тэгэх юм бол баг цаг дээр за энэ candle-ийн дээр high нь хаана, low нь хаана гэдэг юм уу, key level-үүд нь хаана байгаа тэмдэглэж болно те. Тэрнийхээ дагавар нь. За тэгээд биднэрт өөрсдийн арилжаанд ордог higher time frame буюу том цаг, middle time frame буюу дунд цаг, lower time frame буюу бага цаг гэсэн зүйлс хэрэгтэй. Эдрийгээ тодорхойлох шаардлагатай. За гэхдээ би энийг бол яг цагийн хамаарлаар нь тайлбарлаад өгнө. Асуудалгүй. За гэхдээ арилжаа нэгтэй зөвхөн бага цагийн setup дээр орно. Том цагийн чиглэлийн confirmation авчиж байгаа те. За магадгүй том цаг доовороо дээшээ байлаа гэж бодъё ингээд. Нөгөө нөхдүүдтэй
За одоо энэ ч support байдаг ч гэдэг юм уу. Энэ ч том цагийн gap байдаг ч юм уу те. Энэ чи эренгуут нь шууд 4 цагийн chart мартан дээр байдах юм бол доош нь чи эвтрээд унчих бас боломжтой шүү дээ. Энэ чинь displacement маань явагдаад gap map үүсчих боломжтой шүү. Тэгэхээр заавалчгүй high low higher low хийчээд баг цаг руугаа шилжүүлээд энд үүссэн gap ч юм уу key level дээр ирэх үед high lower high lower low higher high гэдэг энэ displacement fair value gapтай явагдаад энэ үед ороод бид нар арилжаандаа баталгаатай арилжаанд орох боломжтой. Амар төвөгтэй юм шиг санагдаж байгаа. Гэхдээ угаасаа арилжаа амархан биш. Гэхдээ энгийн амархан гэж бол би хэлэхгүй. Хүн мэдээж эмч болохын тулд те 4 5 6 жил их сургууль сурдаг. Тэ ямар нэгэн мэрэгжил эзэмшихийн тулд бид нар те 4-5 жил их сургуульд сурдагтай яг ялгаа байхгүй. Яг хэрвээ хүн нь хэрвээ сурж байгаа хүн ухаалаг байж чадах юм бол нэг жилийн дотор бол мэдээж сайн арилжаач юм болж чадна. Би бол өөрөө жоохон толгой муутай учраас эдгээр зүйлсийг их удаан ойлгосон. Өөрийнхөө алдаануудыг их удаан ойлгосон. Тэгэхээр их амар хурдан баяжна гэсэн ойлголтоо толгойноос хаяарай. Амархан баяжна гэсэн ойлголтоо толгойноос хаяарай. Яг хөө эдгээрийг сурчих юм бол маш энгийн. Хараа сурчих юм бол угаасаа нэг нэг тийм амар олон юм хараадах шаардлагагүй зүгээр. Яг нэг хаана liquidity хамаа хаана key level байна. Баг цаг юу болж байна? Энтэр хийлээ. Болоотой. Яг юм байна. За тэгвэл эдгээрийг ойлгосон бол одоо яг ICT-гийнхаа үндсэн 3 хэсэг болох daily bias, техникийн time based liquidity, entry model руу хөдөлөөр л да. За тэгвэл сая энэ дээр ярьчлаа та drawn liquidity, manipulation, displacement ярьсан. За daily bias-ын талаар. Онгод энэчнээс одоо цагийн хослол маань орж ирнэ. Гайхалтай. За time frame alignment буюу хослуулах цаг нь хэрвээ бид нар monthly дээр шинжилгээ буюу swing арилжаа хийж байгаа бол daily дээр арилжаанд орно. Хэрвээ бид нар weekly дээр шинжилгээ хийж байгаа бол бид нар 4 цаг дээр арилжаанд орно. Daily бол 1 цаг, 4 цаг бол 15 минут, 1 цаг бол 5 минут, 15 минутын дээр шинжилгээсэн бол 1 минутын арилжаанд орно. Ойлгомжтой. Ийм л хослоо байна. За энэ бол нэг амар яв биш заяа. За тэгээд эндээс чинь холбоотой юм чинь За одоо liquidity-ийнхаа талаар сурнаа. Internal liquidity, external liquidity гэдэг хоёр төрөл байгаа. IRL, ERL гэдэг. За мэдээж ханш үргэлж high юм бол low fair value gap-аар чиглэж хөдлөнө. Яагаад гэж байгаа гэхээр мэдээж high low fair value gap дээр хамгийн их liquidity хоригдлогдсон байгаа. За тэгэхээр external range liquidity буюу ERL-ыг бид нар high low гэдээ ойлгочих болно. Яг тодорхой хэмжээний доошоо ордер флоутай байлаа гэж бодъё л доо. Low, lower, high, lower, low гэсэн байлаа гэж бодоход эдгээр high, low-д бол бидний хувьд ERL. За тэгвэл энэ ханшны орж ирсэн internal range liquidity буюу IRL-ыг fair value gap гэдэг ойлгочих болно. Энэ бол IRL, internal range liquidity. Тэгээ ханш яаж хөдөлдөг юм бэ гэхээр external-аас internal, internal-аас external, external-аас internal, internal-аас external. За зарим нэгэн тохиолдолд том цагийн key level дээр ирсэн бол external-аас external гэд shift хийдэг. За тэгээд эргээд external хамтсан юм чинь internal, external, internal, external, internal, external. За дахиад key level дээр ирсэн бол доошоо external дахиад external. За тэгээ internal, external. Энэ чиглэлээр ханш хөдөлдөг гэсэн үг. Тэгэхээр яг ингээд бид нар логкоор бодох юм бол зөвхөн high low дээр liquidity байгааг хүлээгээд авах юм бол те ийм болчих тааш чи high үслээ энэ хаяа хамлаагээ дээшлээ low үслээ low хамлаагээ доошлоо high үслээ хаяа хамлаагээ дээшлээ low үссэн байгаа low хамлаагээд нэг ийм л юм үсээд штэ гэтэл ханшны чарт маань ийм байдаггүй штэ тэгээ яагаад ийм байдаггүй вэ гэхээр нэгсэндээ энэ IRL ERL-тэй холбоотой гэдээ ойлгочих болно. За тэгээд lower time frame бид нарт хизээ оролтыг хийх чанаас хэлээд өгнө. Internal liquidity алийг хамсан байна. Тэгээд тэндээсээ хамаарат мэдээж оролтоо хийхдээ баг цаг руугаа шилжүүлээд орно. За тэгээд яг entry хийх үед угаасаа market maker модель үргэлж явагдаж байдаг MMX. Market maker модель нь болохоор за том цагийн хөдөлгөөн ийм байлаа гэж бодъё. Энд том цагийн BC буюу fair value gap үүссэн байлаа. За энэ чэнэс ханш буцаад өслөө гэж бодоход энэ pullback орж ирсэн энэ low-аас энэ high хүртэлхийн хөдөлгөөнийг бид нар market maker buy модель харин энэ external бодвол нэг тодорхой хэмжээнд хамсан байгаа шүү дээ. Тэгвэл энэ high-аас энэ internal хүртэлхийн low хүртэлийг market maker sell модель гэдэг ойлгочих болно гэсэн.
Айгүй ингээ. За энийг бол би гүнзгийрүүлж яг одоо энэ бичлэгийн төгсгөлд жоохон тайлбарлана. Зүгээр дуртаад өрчихье. За тэгээд IRL-ийн жишээ бол мэдээж байна. За энэ бол 4 цагийн чарт харагдаж байна. Энэ low бол external range liquidity ERL. За тэгээд external-а хамчлаа. За одоо internal range liquidity буюу fair value gap. Gap-ын дээр орж ирлээ. За gap-а хамсан юм чинь дараагийн external liquidity хаана доошоо гэдэг ийм байдлаар харилцаанд орно. Энэ хөдөлгөөн нь buy side of the curve, sell side of the curve буюу buy талын тойрог, sell талын тойрог гэдэг market maker-ийн sell модель энд явагдаж байгаа гэсэн. За нөгөө тал руугаа болохоор за энэ дээр бол бас айгуу гоё жишээ байна. External range liquidity high хамсан. За дараа нь internal range буюу fair value gap руу орж ирсэн. Гэхдээ энэ хөдөлгөөн бол маш жижигхэн харагдаж байгаа ч гэсэн энэ бол market maker модель мөн. Бид нэр заавал том хөдөлгөөн барих шаардлагагүй. За энэ типийн хэмжээ бол жоохон худлаа юм. Яг нэг хэрцэн 3-тай гэхэлэр нэг энэ хавцаа бид нар типийг бол авчнаа л гэсэн үг. За мэдээж 4 цагийн чарт юм чинь бага цаг руугаа оруулж хагаад энэ дотор бид нар нөгөө л нэг энэ хөдөлгөөнөө хүлээн гэсэн үг. Ойлгомжтой тий. За IRL ERL-ийн болж байгаа юм. Тэгээд дараа нь юу байгаа вэ? За market maker модель. Одоо яг түрүүний ярьсан. Market maker модель нь болохоор том цагийн retracement эсвэл үндсэн хөдөлгөөн. Завсар хөдөлгөөн дуусч байгаа бага цаг дээр үндсэн хөдөлгөөнийг барих арга. Эсвэл үндсэн хөдөлгөөн дуусах юм бол завсар хөдөлгөөн эхлэх үед завсар хөдөлгөөнийг барих арга гэж бас хэлж болно. За тэгээд market maker модель бүртгэхийн тулд бид нар заавал 2 consolidation хөдөлгөөн үүсгэх шаардлагатай. Одоо нэг иймэрхүү чарт байлаа гэж бодъё л доо. За ханшны маань одоо ингээд том цагийн market maker модель дээр болохоор зааж гараа жоохон гацчихлаа sorry. Том цагийн энэ хөдөлгөөн гэдэг түрүүн ярьжсэн шүү дээ. Тэгвэл энэ хай бол бидний үндсэн consolidation буюу бага цаг руу оруулахад нэг ийм хэмжээний нэг юм завсрын хөдөлгөөн байгаа тийм үү. За энэ маань доошоо эвдэрсэн. За дахиад consolidation мэдээж үүснэ. Энэ маань дахиад доошоо эвдэрсэн. Дахиад consolidation үүссэн. За энэ доошоо хидж явж болно. За тэгээд нөгөө manipulation distribution гэдэг pullback явлаа. Дээшээ явах хөдөлгөөн буюу энэ үед ороход бидний үндсэн consolidation-ээс гадна дахиад нэг заавал consolidation байх хэрэгтэй. Хоёр ийм accumulation хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр бид нар market maker модель бүрджээ гэж харна. Энэ доошоо хидж явах боломжтой болохоор бид нар төвчөртэй үлээх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ хөдөлгөөнөө бид нар барихын чухал гэсэн үг. За одоо тэгээ ингээ энэ жишээнээр харах юм бол одоо ингээ те үндсэн consolidation, хоёр дахь consolidation, за гурав дахь consolidation. За тэгээд market structure shift хийлээ. Бид нар энэ дээр long орж болно. Эсвэл дараа нь low хамаад accumulation, доошоо manipulation, дээшээ distribution гэх дахиад энэчнээс арилжаанд орж болно гэх жишээ нэ те. Ийм хөдөлгөөн байна. За тэгээ мэдээж TP-г бол үндсэн consolidation буюу энэ авч болно. Эсвэл нэг хэрцэн хоёртойгоо random-оор энэ хай дээр ч юм уу, энэ хай дээр ч юм уу бас авч болно. За тэгвэл market maker моделийг хамгийн илүү баталгаатай, чанартай болгодог нэг хөдөлгөөн бол SMT буюу Smart Money техник гэж байгаа. SMT гэдэг Smart Money техникийг би заана. Тэгээд бас жоохон байж байгаа. Дараагийн хэсгээр цаана. За одоо энэ болохоор түрүүний энэ жишээн дээр авч үзье л да. Түрүүний 4 цагийн доошоо уналтын хөдөлгөөнтэй байгаа. За ханш маань external-а хамтсан, internal руу ороод ирсэн. Энэ дотроо бас давхар liquidity хамт явагдсан. За internal-а хамчлаа тийм үү. За 4 цагийн чарт. Окей. 15 минутын чарт дээр яаж вэ? Үндсэн consolidation, хоёр дахь consolidation бид нарт хоёр consolidation талчлаа. За тэгээд дахиад higher high үсээд доошоо buy side, sell side. Уналт явсан аа тийм. За тэгвэл 1 минутын хөдөлгөөн дээр бид нар entry хийн гэсэн. За дахиад нөгөө том market maker модель дээр чинь дахиад нэг market maker модель үүссэн. Үндсэн consolidation, дахиад consolidation, дахиад consolidation, дахиад consolidation. Энд яаж орох боломжтой байсан бэ гэх юм бол энд сайн анзаарах юм бол low, lower low, lower high гэдэг ингээд ингэсэн байгаа лоуд нь. Тэгээ энэ ч нэг юм lower high үүссэн, lower high үүссэн. За тэгээ энэ эвдэрхээр бидний хувьд market structure shift болж байгаа юм. Энд gap үүссэн байна. Тэгэхээр энэ бидний хувьд displacement. Тэгээд мэдээж entry-гээ доошоо short арилжаанд орно. TP-гээ энд авч болно, энд авч болно, энд авч болно. За энэ дээр арай энэ чартны зурган дээр хүрээг байгаа ч гэсэн энэ бол үргэлжлсэн уналтал явагдсан байгаа. За энэ байдлаар market maker моделийг ашиглана гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол энэ high дээр SMT үүссэн байх шаардлагатай гэдгийг гэж гисэн санаад авчих. За SMT-ийн тайлбарлаж өгнө.
За, market maker модель ингэжж байгаа. За, одоо ардаас нь time based liquidity. Цагт суурилсан liquidity. Хамгийн хүчтэй liquidity хаана байна вэ гэдгийг бид нар энэгээр тодорхойлно. За, time based liquidity юунд байдаг вэ гэх юм бол opening price буюу нээлтийн цэгүүд дээр байдаг. True week open буюу 7 өдрийн нээлт, true midnight open буюу Монголын цагаар бол өдрийн 12 цагийн Лондонгийн нээлт. Midnight гэдэг нь Нью-Йорк дээр арилж яддаг хүмүүсийн шөнийн 12 цагийн нээлт гэж байгаа байхгүй. За тэгээд 7:30 open байгаа. Энэ бол Монголын цагаар дандаа Монголын цагаар шүү. Тэгээд ер нь бол индексүүд дээр гэж хэлж болно. Би бусад төслүүд дээр яг яадаг юм гэдэггүй байна. Зөвхөн индекс арилж байгаа надад шүү. Яг ICT-ийн хувьд бол бусад төслүүд дээр адилхан ажилтгал гэж ярьдаг л да. Гэхдээ би арилждаг болохоор бас яг худлаа мэдэмхийрээд яах вэ? Яг сайн мэдэхгүй байна. За тэгээд эдгээр цагуудыг бид нар opening price-ууд дээр liquidity байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За энэ дээр нэмэгдээд нөгөө daily-гийн open бас байгаа шүү. Daily open, daily-гийн лааны open. За тэгээд time based high low буюу liquidity хамгийн их цугларсан нөгөө high low байгаа шүү дээ. Тэр нь болохоор PV гэдэг нь болохоор previous week буюу өмнөх 7 хоногийн лааны орой юм уу яраална. За, previous day буюу өмнөх өдрийн лааны орой юм уу лав. Дараах нь previous session буюу өмнөх сешны одоо Нью-Йорк, Лондон, Asia гэдэг ба шүү дээ. Тэр өмнөх сешнүүдийн high юм уу low дээр liquidity байна. За, эсвэл previous quarter-ийн high юм уу low дээр. За, quarter гэдэг нь юу вэ гэхээр бид нар ханшны хөдөлгөөнөө одоо session хуваах юм бол тэ. За, Нью-Йорк сешн нэг ийм хөдөлгөөн явуулчлаа. Араас нь Лондон сешн дээшээ нэг ийм хөдөлгөөн явуулчлаа. Дараа Нью-Йорк сешн дахиад дээшээ нэг ийм хөдөлгөөн явуулчлаа. Тэгээд Нью-Йоркийн PM session displacement явцсан. Доош ийм хөдөлгөөн явуулчлаа гэж харчаа тэ. Тэгэх юм бол яг нэг өдрийг бол бид нэр 4 хуваалтанд бол оруулчихж байгаа. За тэгэхээр энэ 4 хуваагдсанаа бид нэр quarter гэж нэрлэдэг байгаа. За энэ quarter-ыг бид нэр 7 хоног дээр ч хувааж болно, 1 сар дээр ч хувааж болно, 1 өдрөө ч хувааж болно, эсвэл бүр 1 сешнэж хувааж болно гэсэн. За тэгвэл яг true opening буюу жинхэнэ нээлт нь яг энэ daily-гийн нээлт хаана байдаг вэ гэхээр 12 цагт буюу Монголын цагаар 12 цагт гэсэн. Өдрийн 12 гэсэн. За Нью-Йоркийн хувьд бол midnight буюу 00 цагт гэсэн. Энэ дээрээс бид нар яг лааны open бол лаа эхлэхдээ эндээс эхэлж байгаа л та. Тэгээ хаагдахтаа бол энд хаагдж байгаа шүү дээ. Гэтэ юуны хувьд яг тухайн өдрийн opening-ийн хувьд бол ICT дээр 2 дахь quarter эхлэх үед бид нар жинхэнэ opening нээлт хийлээ гэж харна гэсэн. Тэгэхээр энэ law дээр хамгийн их цэгүүд одоо liquidity хоригдлогдсон байгаа гэж харж байна. Тэгээ энэ чинээсээ market maker модель хараад арилжаанд орж байна. За одоо энэ чинээс бид нар цагийн левлээ тэмдэглэнэ. Өглөөний 6 цаг. Эдгээр бүгд Монгол цагаар шүү. Trading өдөр UTC нэмэх 8 гэж харуулаарай. Одоо энэ ч хаана байна? Энийг гэсэн үг. Энэ UTC нэмэх 8 дээр бол Хонконгийн цаг байгаа, Хятадын цагууд байгаа, Монгол гэж байхгүй. Тэгэхээр энэ дээрээ тааруулна шүү. За. Бид нар энэ левлүүдийг цагуудыг тэмдэглэнэ гэдэг нь болохоор нэг horizontal line-аараа, vertical line-аараа ингээд хуваана гэсэн үг. Бид нар өглөөний 6 цаг буюу дээлгийн лааны нээлт, 12 цагийн нээлт буюу яг тухайн өдрийн true opening. За тэгээд 6 цаг буюу Лондонгийн хаалтын цаг. За тэгээд Нью-Йоркийн нээлт гэсэн шүү дээ. Тэгээд 7:30-ийн завсрын тэмдэглэнэ. За тэгээд 9 цагийг тэмдэглэнэ. За тэнгууд Asia session буюу Tokyo session гэж ярилдаг. Энэ нь өглөөний 6-аас өдөр 12 хүртэл, Лондон 12-оос 6 хүртэл, Нью-Йорк нь 6-аас 12 хүртэл, PM session 12-оос маргааш өглөөнийхөө 6 хүртэл. Ингээд дөрөв хагтаж байгаа гэсэн. За эдгээр зон одоо эдгээрийг бид нар session гэж хүлээж аваад энэ цагуудын хооронд үүссэн хамгийн high цаг, хамгийн low цаг хаана нь тэрийгээрээ session-ийнхаа high low-ыг тодорхойлж болно гэсэн. За тэгээд time based level гэх юм бол мэдээж Asia Лондонгийн high low. За тэгээд 18 цагаас 7:30-ийн хоорондох 30 минутын хооронд үүссэн high low хамгийн хүчтэй liquidity-нуудаас хоригдлогдсон байгаа.
За 7:30-аас 21 цагийн хооронд бас айгүй хүчтэй хоригдлогдсон баг. Энэ 7:30-ыг ямар учиртай цаг вэ гэхлээр нөгөө юу шүү. Нью-Йоркийнхоо AM session-ыг 4 хуваангууд Нью-Йорк чинь 6 цагаас эхэлж байгаа. 18 цагаас. Энд чинь дараагийнх нь 19:30-д эхэлж байгаа. Тэгэхээр энэ нэг өсөндөө нөгөө 2 дахь квартер эхэлж байгаа болохоор Q1, Q3, Q4 гэдэг байгаа шүү дээ. Энд чи одоо магадгүй ингэж хөдөлгөөн явьж байгаад ингэс хийж байгаад энд нээлттэй хийх юм бол бид нар энийг 19:30-ийн нээлт гээд магадгүй одоо энэ чи accumulation явсан бол магадгүй ингэж явж байгаад дээшээ manipulation гарч ирэх юм бол бид нар 7:30-ийн дээр ханш байгаа юм чинь distribution хөдөлгөөн ороход 7:30-ийн нээлт рүүгээ sell орох боломжтой гэсэн distribution нэрээ. Эсвэргээрээ мэдээж accumulation гэчээд 7:30-ийн нээлт энэ хавьд нэгтчихэд manipulation доошоо яваад distribution дээшээ нэгдээд 19:30-ийнхаа ханш маань доор байж чадах юм бол энэ displacement дээр дээшээ энэ хайлгаа buy орох боломжтой гэж харчиж болно гэсэн үг. За хамаагүй арилжаанд орохгүй. Дуртай цагтаа суугаад арилжаанд орно гэсэн юм байхгүй. Ялангуяа ICT-ийн арга барил ашиглаж байгаа бол дуртай цагтаа арилжаанд орно гэсэн юм ерөөсөө байхгүй. ICT-ийн арга чинь өөрөө time then price гэж нэрлэдэг. Эхлээд цаг, дараа нь ханшны хөдөлгөөн. Бид нэр яг зөв цагтаа зөв хөдөлгөөнд орох хэрэгтэй. Буруу цагтаа зөв хөдөлгөөнд орно гэж бол угаасаа хязгаарч байхгүй. Юм болохоор цагийн хослыг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Цаг ямар чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэ та угаасаа backtest хийгээд үзэх юм бол одоо энэ чэнэс харахад л дандаа нэг Нью-Йоркийн PM session гэдэг юм одоо ингээд нэг чухал цагуудаар л ханш айгүй хөдөлсөн байт юм дөө. Одоо ингээд харахад бол чи харагдчихээн да. Одоо ингээд London session дээр accumulation явсан байна шүү дээ. Чи London accumulation яваад дэше manipulation яваад за тэг яг 9:30 буюу Нью-Йоркийн яг нээлтэн дээрээс доошо distribution хөдөлгөөн гэдэг айгүй том хөдөлгөөн явсан байна шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Энэ дээр ч гэсэн энэ сэг accumulation хөдөлгөөн явагдлаа, доошо manipulation хөдөлгөөн явагдлаа, дэше distribution явагдлаа. Тэгээд дахиад том цагаараа энийг харах юм бол дахиад accumulation, дэше manipulation, доошо distribution гэж хараад иж болно гэсэн үг. Ойлгомжтой тий? За, асуухнуудаа comment хэсгээр үлдээгээрэй. Тэгээд Discord руу бас орж ирээрэй. Орой болгон live хийж байгаа болохоор бас энд амар том концепцийг би ингээд айгүй товчлоод ярьж байгаа учраас төөрөгдөж магадгүй мэдээж ойлгомжтой тий. Тэгэхээр Discord руу орж ирээд live арилжаа хийж хахад давхар асуугаад явчих болно. Ямар ч асуудалгүй. За тэгвэл энэ time based level-ээ яаж ашиглах вэ гэх юм бол мэдээж 7 хоногийн лааны high low, daily-гийн high low, session-ийн high low, quarter-ийн high low гэж сайд ярьсан тийм. За тэгэх юм бол reversal нь болохоор эдгээр high low-д хамагдсны дараа үүссэн одоо shift structure байлаа шүү дээ. Энэ үе бол хамгийн хүчтэй байх setup бол энэ. Доошо shift хийлээ fair value gap-тай entry. Эсвэргээрээ инглээ. Тодорхой хэмжээний liquidity хамалт явагдсан, displacement явсан, fair value gap үүссэн, entry. Ойлгомжтой тий. Энэ үйл reversal буюу нөгөө эсрэг чиглэлийн хөдөлгөөн хамгийн хүчтэй цаг гэсэн. Энэ time based liquidity хамчаал ханш маань эргэжих тохиолдол айгүй их байдаг. Тийм болохоор яг ханшаа яг одоо юу болж ийн гэдгийг бид нар маш сайн хараа сууж авах хэрэгтэй гэсэн үг. Ерөөсөө нэг тийм таамаглах юм байхгүй. Бид нар бол ерөөс таамаглахгүй. Яг ханш юу хийж ийн яг тэрний дагуу арилж байгаа юм. За тэгээд market maker модель бол угаасаа time based liquidity-г хамсны дараа л баг хөвчлэн үүсдэг. Тэгээд энэ 7:30-аас 7:30 болон энэ 12 цагийг бид нөгөө премиум дискаунт гэдгээр авчиж болно те. Сайн ярьсан шүү дээ. Устгачлаа. За тэгээд цагийн хослыг бид нэр ингэж харж болно. Monthly дээр том цагаа харж байгаа бол daily дээр дунд цагаа хараад нөгөө daily-гийнхаа хувьд одоо нөгөө market maker модель харна гэсэн үг юм MX юм ээ. За тэгээд эргэх хөдөлгөөн маань ингээд shift enter хийгээд эргэчих юм бол нэг цаг руу орж жагаад дахиад энэ хөдөлгөөнөө хараад дэшээ барилжаанд орно. Weekly харж байгаа бол 4 цаг 15 минут, daily харж байгаа бол 1 цаг 5 минут, за 4 цаг харж байгаа бол 15 1 минут гэдэг. Эхнийх нь болохоор higher time frame буюу HTF, хоёр дахь нь болохоор middle time frame, нөгөөх нь болохоор lower time frame. За бид нар бол ихэвчлэн за daily 4 цаг энэ хоёрын хооронд л арилжаа хийж байгаа да. Ийм болохоор заавал ингэж харах шаардлагагүй. Daily-гээ чараа 4 цагаа чараа 1 цагаа чараа 15 минутаа чараа 5 минутаа чараа 1 минутаа ч гэсэн харсан болно. Тэгэх юм бол бүр л илүү ойлгомжтой наривчлалтай энтри хийн.
Яг жоохон залхуутай. За одоо жишээ харъя л та. За энэ бол өмнөх өдрийн лог. За энэ өмнөх өдрийн хай. За энэ Эшиагийн буюу ингээ Азийн лог хамагдсан байна. Лондонгийн лог энд үүссэн байна. Лондонгийн хай хамагдааг үлдсэн, Эшиа хамагдааг үлдсэн. Цагаа харах юм бол яг нөгөө нэг бидний арилжаанд орох Нью-Йоркийн цаг эхэлсэн бооз 21 цаг. За энэ доор яасан гэхэлэр Нью-Йоркийн Open болоод 6 цаг 7:30 гэдэг чинь ханш маань за 7:30 маань энэ хавцаал байгаа юм шиг байна. Лов хамаад shift хийгээд хангалттай ликвидтэй хамтсан. Гэхдээ өмнөх өдрийн ловоо хамт чадаагүй энэ ч бас лов үлдээсэн. Тэгэхээр бид нэр зүгээр гараа татаад тэлчээртэй хүлээн гэсэн үг. Энэ ч бол одоогоор арилжааны нөхцөл байдал бүрдээгүй шүү дээ. Яг хөө 1 минутын дээр бол мэдээж бүрдсэн л баг тийм энэ хамагдаад энэ нэг ч ингээд. За тэгээ хүлээж байтал өмнөх өдрийн хай маань буюу нөгөө бас хүчтэй ликвидтэй хамагдаад энд displacement явагдаад gap үүсээд бид нэр энэ gap-ын дээрээсээ sell орж болно гэсэн. Тэгээд өмнөх өдрийн low хүртлээр арилж байгаа байна. За энэ чартыг харах юм бол яг л нөгөө энэ чарт мал байгаа юм л та. Энэ accumulation, manipulation, distribution. За тэгээд дахиад accumulation, дээш manipulation, доош distribution гэл тэр хөдөлгөөн гэсэн. Оо shit юу болох гэж. За нэг иймэрхүү. За одоо SMT яригдаг байгаа та. За ингээ ярьчих жаа. За одоо цагийн ослыг ойлгоцоо. Бид нар зөв цагтаа л орох хэрэгтэй. Хаа хамаагүй нэ рандом нэ тэ 4 цаг 5 цаг маг ороод байхгүй. Яг тийм нөө миний өмнөх бичлэг дээр заадаг silver bullet-ын цаг ч гэсэн айгүй гоё setup бүгд. Silver bullet-аар үүссэн high low lower high гэдэг байна. Яг энэ silver bullet-аар энэ чинь баг байгаль шахуу үүсдэг. Тэрийг гол нь бид нэр зөв харах хэрэгтэй гэсэн үг. За, entry model. Яг арилжаанд орохдоо яаж орох юм? Одоо саяны үдсэн бүгднгийн нэгтгэл гэсэн үг. Энэ болгоны нэгтгэл дараалал. Хаанаас нь яаж эхлэх юм бэ? Нэгдүгээрт мэдээж daily 1 цаг 5 минут юм уу 4 цаг 15 минут 1 минут гэдгээр бид нэр цагаа шинжилгээгээ хийн. Brown liquid тэрийг тодорхойлно. Мэдээж том цагийнхаа трендийг дагна. Lower low-ыг явж байвал мэдээж том цагийн external internal гэдгээрээ явчихна гэсэн. За тэгээд time based liquidity буюу цагт хамааралтай liquidity-г сэтлэхийг заавал хүлээн. Ерөөсөө liquidity хамаагүй багт бид нэр арилжаанд орох юм бол өөрөө liquidity болно шүү. За тэгээд дунд цаг дээр бол мэдээж market maker модельээ олгосон байх шаардлагатай. Том цагийн fair value gap дотор одоо жишээлбэл энэ л да. Том цагийн fair value gap буюу 4 цагийн fair value gap. За тэгээд 1 минутын хувьд market maker модель маань ингээд ороод ирж байгаа. Энэ ягцхан 9 мөстэй арилжааны setup багш юм да. За тэгээд manipulation үсгийг хүлээнэ. Өөрөөсөө manipulation дүртэй штэ. Зөөр нэгтэй liquidity хамжлаа гэд ингээд энэ хөдөлгөөнд ордог эн чинь дахиад ингээд ингэчдэг тохиолдол байна. Тэгэхээр manipulation хүлээхийн тулд бид нар SMT үсгийг хүлээнэ. За SMT-г би одоо энэ чинь ярина. За одоо дахиад locker spot нэг accumulation, manipulation, distribution гэдэг байгаа штэ. Тэнгүүд хэрвээ London consolidation буюу accumulation байх юм бол Нью-Йоркийн session дээр илүү их manipulation байх магадaltaй. Одоо жишээлбэл Эшиагийн хөдөлгөөн доошоо яваад Лондон ингээд ингэсэн. Тэгээ Нью-Йорк ингээд гараад ирэх юм бол мэдээж том цагийн доошоо хөдөлгөөн чинь энэ бол manipulation байх магадaltaй гэдэг Нью-Йорк төр бид нэр short орох боломжтой гэсэн үг энэ лав руу. Эсрэгээрээ магадгүй өсөлтийн хөдөлгөөнтэй байж байгаа Лондон дээр accumulation хийсэн. Тэгснэ Нью-Йорк төр эхлэхэд ингэж ороод ирэх юм бол за энэ бол gap руу ороод ирлээ. Manipulation хөдөлгөөн байна гэх. Дэшээ орч болно. Яг session-а ингэж тулгаж харах хэрэгтэй гэсэн. За тэгээд хэрвээ Tokyo юм уу Asian consolidation байх юм бол яг энэтэй адилхан. Хэрвээ энэ Asia session байх юм бол London manipulation яваад New York terrace distribution явах боломжтой. Ингээ харчихна гэсэн. За энэ болгоноогоо биднэрт яг энэ дараалалаар нь хараад хүлээн. За тэгээ яг баг цагийн entry confirmation бол мэдээж нөгөө market structure shift, fair value gap, gap-ын дээрээсээ entry. Ихнийх market structure shift. Хоёр дахь нь inverted fair value gap уу inversion fair value gap гэдэг. Энэ бол тэгээд ойлгомжтой дөө. Түрүүн ч бас ярьцаа. Айгу амархан. Дээшээ өсөгдөх fair value gap энд үүссэн ба штэ. Гэтэл энийг доошоо эвдлээд ороод ирлээ штэ. Тэгэх юм бол бид нэр энэ үедний энтри дарж болно гэсэн. Яг нь энэ бас шалгаад орж ирж байгаа юм л да. Энд ч үүссэн gap-ын дээр бас ирэх гээд. Тэгээд зарим тохиолдолд бол яг нөгөө нэг энэ хөдөлгөөн үүсчээд ингэчээд тэр чигтээ ингээ явцдаг тохиолдол байдаг. Заавал энэ gap-ыг нөхдөг. Тэр нь яагаад вэ гэхээр энд үүссэн байгаа inversion fair value gap-ыг
шалгаад унтсан байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээс бид нэр ярилцаанд орох боломжтой. За одоо нөгөө хүсэн хүлээсээ SMT divergence маань орж ирлээ. SMT гэдэг байгаа нь юу вэ гэхээр хоёр хосол дээрээс бид нэр суурилж шинжил хийе. За одоо нэг талын чартыг бид нар Nasdaq, нөгөө талын чартыг S&P 500 гэж тарчил та. Энэ хоёр бол их хвчлэн адилхан хөдөлдөг. За энэ бол Euro USD, Euro USD, GBP USD ч гэдэг юм нэг адилхан хөдөлдөг чарт. Эсвэл энэний оронд нөгөө долларын индекс харж болно. За алтан дээр гэх юм бол алтыг бид нэр мөнгөтэй харьцуулж харж болно. Силвертэй. За юуг нь харьцуулж харах юм бэ гэхээр энэ эдгээр чинь дандаа ингээ хоорондоо хамааралтай ижлэгэн хөдөлдөг хослоод штэ. Хай хийгээд higher high хийгээд ингээ явж явах хэрэгтэй штэ. Яг адилхан. Гэтэл S&P гэдэг нь юу гэхээр high, higher high, lower high гэдэг S&P 500 high, higher high, higher high гэж явж явах юм бол энэ бол бидний хувьд SMT үслээ гэж харна гэсэн. Smart money техник. Энэ яаж вэ гэхээр ES-ийн хувьд буюу нөгөө S&P 500-ийн хувьд энэ хөдөлгөөн маань манай нөгөө Judas Swing буюу manipulation байна гэдгийг харахад туслана. Энэ том цаг дээр ч байна, бага цаг дээр ч байна. Аль болох би нэг 5 минутын manipulation S&P үүсэсэй гэж хүлээн. За 1 минутын дээр ч гэсэн S&P үүсдэг. Гэхдээ мэдээж л хоёр өөр чартын болсон S&P бол бага цаг дээр байнгын үүснэ. Гэхдээ яг key level-үүдтэйгээ хослуулаад том цагийн imbalance юмтайгаа хослуулаад арилжаанд орох юм бол гоё байна. За ханшны дээр S&P үүсэх юм бол бид нэр доошоо унах гэж харна. Ханшны доор S&P үүсэх юм бол бид нэр ханш дээшээ өснө гэд харна гэсэн үг. Дээшээ өснө гэж харна. Яг эсрэгээр нь л гэсэн. Тэгээд аль нэг нь lower low, аль нь higher high хийх шаардлагатай гэсэн юм бол байхгүй. Одоо магадгүй Nasdaq ч гэсэн ингэсэн байж болно. Тэгээ S&P 500-ийн хувьд болохоор арай lower low хийсэн. Ингээд ийм S&P үүсгэсэн байж болно шүү дээ. Аль нь дээр нь ч орсон болно гэсэн. Үнэглээ та. За тэнгууд нөгөө market maker модель руу орохлоор заавалчгүй энд S&P үүссэн байх шаардлагатай. Энд эсвэл энд. Энэ талд нь юм уу? Энэ талд нь. Тэгжээж бид нар энэ хөдөлгөөн баталгаатай гэдгээ мэднэ. 4 цагийн хувьд бол одоо энэ чинь S&P үүссэн байсан л та. Одоо тэрийг харуулж чадахгүй. За тэгээ энэ жишээн дээр харах юм бол Nasdaq high, higher high, higher low, S&P 500 high, higher high хийсэн. Хоёлаа 5 минутын чарт юм те. За тэгээд Nasdaq маань доошо shift хийсэн. Энд байгаа gap руу орж ирээд short. Ойлгомжтой те. Энэ бол manipulation хөдөлгөөн явлаа. Nasdaq-ийн хувьд бол энэ заавал энэ хаяг хамах шаардлагагүй болчлоо. Тийм учраас stop loss энэ дээр тавихад асуудалгүй болчлоо гэдээ ойлгож болно гэсэн. Ийм байдлаар S&P-г ашигланаа. За ингээд өөрийнхөө ер нь бол мэддэг юмнуудаа заачлаа. За энэ дунд оруулаагүй байгаа ганц хоёр юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр стандарт deviation. Стандарт deviation гэдэг нь болохоор бид нэр Fibonacci төлөө мэднэ те. Ингээд баахан зурааснууд байдаг шүү дээ. Тэгснэ энэ дээрээ баахан левелүүдтэй. За тэгвэл Fibonacci төлөө бид нар 0 цэг 1 цэг хасах 2 2.5 гэсэн цэгүүдийг бид нар тэмдэглэнэ. Энийг тэмдэглэх нь яаж байгаа вэ гэхээр бас нөгөө take profit-а хаана авах вэ гэдгээ бас энийгээр тодорхойлж болно гэсэн үг яг нөгөө ойрхон. За гэхдээ энийг бол зөвхөн бага цаг дээр. За стандарт deviation-ыг яаж ашиглахаар ярилцъя л та. Энд жишээ байна уугүй юу хараадах юм. Уусаа байгальтай ойлгомжтой. За одоо энэ дээр л харчилт. За ханш маань lower low хийгээд энэ ч shift хийсэн байна те. Market structure shift. Энэ ч хийсэн байна. Гэхдээ энэ жоохон заваал харагдаад байна. За тэгээ энэ бол 1 минутын чарт. Shift хийх үеийн өсөлтийн хэсэг буюу энэ хаяас энэ low хүртэл бид нэр Fibonacci-га татнаа.
хаяас лав хүртэл. Нэгний цэг маань дээр 0-ын цэг маань доор байгаа. Ингэснээрээ стандарт девиашны левел маань доор хасах 2.5 гэсэн левел байгааз. Тэгээ сайн анзаарах юм бол магадгүй энд орсон энэ gap-ын дээрээс орсон short арилж байгаа бид нар хасах 2 левел хүртэл барьж болно. Зарим тохиолдолд 2.5-ын дунд ч юм уу, зарим тохиолдолд 2.5 дээр ирдэг. Гэхдээ бид нар 2 дээр авах боломжтой. Эдгээр бол арилж байгаа удаан барьдаг хүмүүс зориулсан гэсэн. Энэ бонус шүү. Энэ бол амар чухал мэдээлэл шүү манайхаа. За, buy тохиолдолд нь харах юм бол ханш маань энэ хаяыг эвдээд за энд л displacement явж таа. Gap-тай. Энд цаа mark structure shift хийгдээд тэмдэглэл маань гэж. Энэ shift хийгдээд энд gap үүссэн байна те. За энийг улаанаар л тэмдэглэж чадаа яах. За тэнгуудаа энэ ловоосоо энэ хай хүртэл гэж байгаа шүү. Sorry. Энэ хаяас энэ лов хүртэл татна гэсэн. Тэгээд хасах 2.5 маань яг гой хөндлөгдсөн байна те. Стандарт deviation бүр 50% яг 50% шалгаад pullback орж ирсэн байна шүү. За тэгээд дахиад дэш хасах 4 гэж бас байгаа. Гэхдээ энэ чинь ирэх нь бол ихэнхдээ ховор. Энэ бүр том цагийн маш хүчтэй key level дээр ирсэн үед л энэ яг 4 шалгагддаг. За тэгээд бид нар энэчнээс тэ long арилжаанд орсон бол магадгүй stop loss-аа энэ тавиад X хийгээд типийг авчих боломжтой байсан л гэж хэлэх гээд байгаа. Нэгсэн. За бараг л энэ чинь S&P үүссэн байх та. Хаана энэ чарт? Ийсэн 4 цагийг хараад байгаа юм шүү дээ. Энэ хитнийх юм бэ? Энд шүү дээ. Энэ S&P үүсээгүй л юм байна. Lower high. За бичлэгээ ингээд дуусгаад ер нь ингээд миний мэдэх зүйлс дууслаа. Болсон. За тэгээ мэдээж өөрийнхөө YouTube дээр оруулсан юмнуудаа дахин давтаж олон ярьсангүй. Gap map-ийн талаар бүр нэг дэлгэрүүлсэнгүү, breaker ярьсангүй. Тэгээ breaker бол угаасаа энд харж байгаатай ойлгомжтой энэ ч breaker байна. Тэгээ fair value gap-тай давтсан нөө ярьдаг unicorn модель доошоос л энэ дээр ч гэсэн accumulation manipulation distribution гэл энд breaker маань байна. Gap-тай breaker gap-тай оролтгол байж байна да. За тэгээд том цагийнхаа IRL ойлгодог болцсон, market maker модель ойлгодог болчих юм бол ер нь асуудалгүй дээ. Арилжаа гэдэг чинь амархан биш ч гэсэн энгийн ойлгочих юм бол ойлгомжтой. За тэгээ энэ PDF-ийг би Discord дээр шеэрлчихнэ. Тэгээд Discord руу орж ирээд харж болно, авч болно. Лайк дараарай, subscribe хийгээрэй, баярлалаа баяртай.